Тэр хүн амын орлогын албан дотор гэж 8.1-2 дээр байдаг л да. Нэг юу гэдэг. Улсын орлогынх нь 10% тушаадаг тий. Үйл ажиллагаа. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Тэр нэг 108 сая төгрөг тушаасан. Энэ чинь яг ганжуур данжуур 108 байдаг тий. Гэдэг утгаар нь яг нэг 107 хэд байсан. Тэгээ би 108-ыг тушаасан. Тэгсэн чил одоо ингээд намайг гадаг тэр одоо хүмүүс үнэн дээр 108 сая ихэр чинь тэр үнэтлээ шүү дээ та. Тийм. 108 саяг ч та 10% 108 сая ихэр чинь тэр 800 сая төгрөг нэ. Яг жилээ. Гэхдээ одоо тэгээд ингээд нэг иймэрхүү байдлаар доромжилдаг. Үгүй доромжлол шээ. Одоо энэ нийгэмд бүх хүмүүс мөнгөгүй, бүх хүмүүс яа гэж амьдарч байгаа. Та тэр хүмүүсийг олж байгаа бол эн чинь чадaltaл олох ч юу байх вэ? Тимч хүнийг залилчихсан, тэр бомтанд орчихсан, тэр бомтан. Би өнөөдөр тэр бомтон байсан бол би өнөөдөр бас тий. Заавал нэг хүнээс ганц сая төгрөг авчаад би өнөөдөр хүн муугаа дуудвал муу сайнаа дуудвал ингэж явчих шаардлага байхгүй л дээ. Тэр бомтон гэдэг мэдээлэл гарснаас хойш хүмүүс намайг одоо тамалж миний уцрал байнга мөнгө зээлүүлчих. Үндэ хэцүү. Одоо миний уцрал байнга мөнгө зээлүүлчих. Үндэ хэцүү. Ихтэй одоо яах.